Сайн байцгаана уу хүмүүст, энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээр органик нэгдэл гэсэн сэдвийг үзнэ. За тэгэхээр бид нар органик нэгдэл гэсэн сэдвийг үзэхээс өмнө эхнээс нь органик хим гэж юу вэ гэсэн сэдвээ мэд хэрэгтэй болчих нь. Тэгэхээр бид нар органик химийг судлаа гэдэг. Тэр нь органик бодис материалын бүтэц байгуулалт, за шинж чанар, хувирал хэрэглээг судалдаг химийн салбар, шинжлэх ухааныг л органик хим гэж нэрлэдэг байгаамаа. За тэгвэл энэ органик химээр бол бид нар дандаа органик бодисыг судалж явах нэ гэсэн. За нэг болон олон нүүрсдөрөгчийн атомууд өөр хоорондоо устөрөгч болон хүчилтөрөгч азот зэрэг бусад элементийн атомуудтай холбогдож үүссэн химийн бодисыг органик бодис гэж нэрлэдэг байх нэ. За тэгэхээр ихэвчлэн бол металл бишүүд гэсэн үг байх нэ. Металл бишүүд хоорондоо нийцсэн нэгдлийг л органик нэгдэл гэнэ. За энэ органик нэгдэлт нүүрсдөрөгчийн валент нь бол ямагт 4 байдгаа, 4-өөс илүү байхгүй дутуу байхгүй гэсэн үг байна. Байнга бол 4 валенттэй байна гэсэн үг. За тэгэхээр өөр хоорондоо болон бусад элементийн атомуудтай бол ковалентийн холбоогоор холбогддог. Нүүрсдөрөгчийн атомууд өөр хоорондоо задгай болон захирга хэлгээнд дан сигма, дан холбоог сигма, за давхар гурвалсан гэсэн холбоогоор холбогдоод ковалентийн холбоог давхар үүсгээд олон сая органик нэгдлийг бол үүсгэж яадаг онцлогтой байх нэ. Органик нэгдлийн томьёо гэж юу юм бэ? За органик нэгдлийн томьёог бичихийн тулд бид нар байгууллагын томьёо гэдэг юм мэдэх хэрэгтэй болно. Тэгэхээр анх Германы химч Кекул химийн холбоог зурагасаар илэрхийлэх аргыг бол ашиглаад органик нэгдлийн байгууллагын томьёог бол анх бичиж байсан байх нэ. Тэгэхээр энэ байгууллагын томьёо гэдэг нь бол молекул дэх атомуудын байрлал, тэдгээр нь өөр хоорондоо холбогдож байгааг харуулсан энэ зургийг л байгууллагын томьёо гэж нэрлэдэг байх нэ. Тэгэхээр дэлгэмэл томьёо гэж бас байна. За дэлгэмэл томьёо гэж юу юм бэ гэхлээр молекул дах бүх атом тэдгээрийн хоорондох химийн холбоог хоёр хэмжээс хавтгаагаар харуулсан энэ зураас нь болохоор дэлгэмэл томьёо гэж нэрлэдэг байх нэ. За тэгэхээр энэ дэлгэмэл томьёогоор хоёр нэгдлийн байгууллагыг харуулсан байна. Тэгэхээр за энэ бүгдээрээ нэрлэе. За эхний нэгдэл дээр эхнээс нь бид нар нэрлэхийн тулд нүүрсдөрөгчийн атомыг тоолно гэсэн үг байна. Яг үндсэн хэлхээгээ болоод нүүрсдөрөгчийн атомаа тоолъё гэхлээр эхний нэгдэл дээр бол шууд 5 нүүрсдөрөгч нь шулуун хэлбэрээр байрлсан байгаа учраас энэ 5 нүүрсдөрөгчтэй гэхлээр алкен тий. За дан холбоогоор холбогдсон байгаа учраас алканы бүлэг гэж ойлгож болох нь. За тэгвэл дан холбоогоор холбогдсон юм чинь алканы бүлэг юм чинь 5 цэдийг нэгддэг метан, этан, пропан, бутан, пентан гэдэг 5 цэдийг нь пентан гэдэг байна. За тэгэхээр эхний томьёо нь бол пентаны томьёо байна. За харин хоёр дахь томьёон дээр бид нар үндсэн хэлхээ нь хаана байна вэ гэдгийг харах нь. Тэгэхээр үндсэн хэлхээ чигээрээ шулуун байсан ч 4 цэдтэй. За доороосоо явж байгаа дээшээ яваад баруун гар тишээ явсан ч 4 цэдтэй байгаа учраас за 2 дугаар цэ дээр ерөнхийдөө хаанаас нь ч тоосон 2 дугаар цэ дээр CH3 буюу метил бүлэг байрлаж байгаа учраас 2 метил бутан гэж нэрлэдэг байх нэ. За тэгвэл бүгдээрээ дасгал ажиллая. Энэ дараах нэгдлүүдийн дэлгэрэнгүй томьёог бичье. Тэгэхээр бутан 4-5 диметил гефтан гэж байна. За бутаны томьёог бол зурхад бид нар амархан сая пентаны томьёо байсан. За тэрийг ерөөсөө 4 цэтэй. За тэгээд нүүрсдөрөгчийн атом болгон 4 зураас гарна гэхлээр за юу C4 А шид ах. Бүгдээрээ ингээд яг дэлгэмэл томьёог нь пентан шигээ зурна гэсэн үг байна. За харин 4-5 диметил гефтан гэхлээр за гексан гефтан гэдэг тийм. Тэгэхээр гефтан гэхэлэр 7 цэтэй гэсэн үг байна. 7 цэ гэхээр 4-5 дугаар цэ дээр дийл бүлэг буюу CH3 нь байрлаж байна гэж үзээд та нар дэвтэртээ дэлгэрэнгүй томьёогоо зураарай. За тэгвэл бид нар сая дэлгэрэнгүй томьёог үз. Одоо хураангуй томьёо гэж юу юм бэ гэхлээр ерөөсөө саяны бидний дэлгээд бичээд байгаа томьёог л ерөөсөө нүүрсдөрөгчийн атом бүртэй холбогдсон ус төрөгчийн болон бусад атомуудыг л харуулдаг. Бүр дэлгээд авахгүйгээр яг одоо энэ доор харагч тий CH3 байна. Тэгэхээр энэ эхний нүүрсдөрөгчөөс бол 3 нь ус төрөгч салаасан гэсэн. За тэгээд хоёр дахь C дээр болохоор метил бүлэг нь бас CH3-гээ доороо ингэ салаасан. Эсвэл нүүрсдөрөгчийн бичээд ард нь хэдэн ширхэг ус төрөгч вэ, хэдэн ширхэг хүчил төрөгч вэ гэснийг ингэж бичиж байгаа энэ томьёог л хураангуй томьёо гэж нэрлэх нь. За холбоосон томьёо гэж мөн байдаг. Тэгэхээр энэ холбоосон томьёо нь бол ерөөсөө молекул дахь нүүрсдөрөгчийн хэлхээг л харуулна. Ус төрөгч байхгүй. За
функционал бүлгийг бол химийн тэмдэг томьёогоор нь бичнэ. За тэгэхээр бол одоо энэ доор харагдаж байгаа энэ томьёог харахлаар энэ доор харагдаж байгаа томьёог харахлаар ерөнхийдөө бол ингээд W хэлбэртэй байгаа боловч энэний яг нь өнцөг болгон дээр нэг C нүүрс төрөгч байгаагээ үзэхлээр 1 2 3 4 5 зэтэй гэсэн үг байна. Тэгэхээр пентаны холбоосон томьёол энэ доор харагдаж байна. За дараа нь тэгээд энэ артлын энэ том зурган дээр ерөнхийдөө бол томьёогоор ингээд харуулдаг байна. За энэ дээр цагаараа хэлгээд буюу бензолын холбоосон томьёол мөн харагдаж байна. За ингээд хураангуй холбоосон томьёог бол ингэж зурж бичиж тэмдэглэдэг байна. За дараа нь орон зайн томьёо гэж байдаг. Тэгэхээр орон зайн томьёо гэж юу юм бэ гэхлээр энэ молекул дахь атом бүлгүүдийн орон зайг орон зайн байрлалыг нь дүрслэн харуулдаг томьёог л орон зайн томьёо гэж нэрлэдэг байгаамаа. Энэ орон зайн томьёо нь бол 3 хэмжээс халтгаа дээр бол дүрслэгддэг 3D томьёо гэж бас нэрлэж болдог. Тэгэхээр энэ орон зайн томьёонд бол ерөөсөө молекул дахь сигма холбоол дүрслэгддэг. Метан холбоо дүрслэгддэг гэсэн үг байна. За тэгээд энэ дээр метан, за 1 2 ди алкил, циклопропан гэсэн нэгдлүүдийн орон зайн томьёо харагдаж байна. За тэгэхээр сонгосон хавтгай дээрх, за сонгосон хавтгай наад талд орших, сонгосон хавтгай цаад талд орших. За тэгээд сигма холбоог бол тус ингэж илэрхийлдэг байх нь. За тэгэхээр энэ дээр метан дээр бүгдээрээ харахлаар за ус төрөгч нь бол сонгосон хавтгай цаад талд нь байгаа учраас цаашаа зураасаар гэсэн байна. Гурвалжин таслалтай зураасаар цаад талд нь байгааг нь, за гурвалжин зураасаар наад талд нь байгааг нь дүрслээд ингэж харуулдаг байх нэ. За тэгвэл бид нэр органик нэгдлийн бас изомер гэж байдаг. Тэр нь юу юм бэ гэхлээр найрлагаараа ижил бүтэц байгуулалтаараа ялгаатай органик нэгдлийг изомер гэж нэрлэнэ. За изомерыг дотор нь хоёр ангилдаг. Байгууллагын изомер, орон зайн изомер гэж хоёр ангилна. За байгууллагын изомерыг бол 3 ангилна. Байрлалын, салбарлалтын, анги хоорондын. За орон зайн изомерыг геометрийн оптик гэсэн үндсэн бол ерөнхийдөө изомерыг яг дотор нь 2 ангилаа. Тэр нь цаашаа задраад нийтдээ 5 ангилал үүсч бий болдог ахнэ. За тэгвэл байгууллагын изомер гэж юу юм бэ гэхлээр адил молекул томьёо байгууллаараа ялгаатай изомерыг л хэлээд байгаа. За салбарлалтын изомер гэхлээр одоо энэ доор жишээ харагдаж байна те. За энэ дээр ерөөсөө нэг гомлогийн ижил функционал бүлэг ерөөсөө нүүрс төрөгчийн үндсэн хэлхээний ялгаатай байдаг. Одоо жишээний нэгний ягаанаар тодруулсан урлагийн тэгштгэл дээр бол юу 5C-тэй за метил бүлэг байсан бол дараа нь 2 дахь салбарлалтын изомер дээр 4C-тэй болоо 2 метил бүлэгтэй болох жишээний. За байрлалын изомер гэхлээр нөгөө OH бүлэг буюу спирт бүлэг те ямар нэгэн функционал бүлгүүд нь эхний C дээр байж байгаа дараагийн изомер дээр 2 дахь C дээр очих ч юм уу 3 дахь C дээр очих ч юм уу ингээд ерөөсөө яах нь тэр функционал бүлэг буюу OH бүлэг за эсвэл нөө COH бүлэг гээд энэ артикалууд нь ингээд шилжиж явах ингэж байрлаж байгаа изомерыг C-ийн үндсэн хэлхээ нь адилхан боловч ерөөсөө функционал бүлгийн давхар холбооны байр ялгаатай. Энэ изомерыг л байрлалын изомер гэж нэрлэдэг байна. За функционал бүлэг буюу анги хоорондын гэж байна. Тэгэхээр энэ нь найрлага ижил боловч функционал бүлгийн байгууллаараа ялгаатай өөр гомлогийн нэгдлүүдийн изомер байх нэ. За тэгэхээр энэ дээр анги хоорондын функционал бүлэг нь бол алкен цагираг алканы бүтэц бол ижилхэн алкин алкадын адилхан изомертэй. За спирт энгийн эфир, альдегид кетон, карбон хүчил нийлмэл эфир. За эдгээр бол ерөөсөө тусдаа ингэж найрлага нь ижил боловч функционал бүлэг байгууллаараа ялгаатай юм гомлогийн эгнэнүүдийн нэгдлүүдийн изомерүүд байх нэ. За энэ зурган дээр жишээ урлагийн тэгштгэл дээрээ за эхнийх дээр нь бүтээн 2 гэж байна. За энэ дээр 4C-тэй за тэгээд алкен гэхлээр нэг ен төгсгөл буюу цагираг алкананда 2 холбоо нэг ширхэг алгуу олцсон байдаг учраас энэ бүтээн 2 дугаар C-гээс 2 холбоо нь гарч байгаа учраас бүтээн 2 гэж нэрлсэн байх нэ. За тэгээд энд цикл бутан
тойрог хэлбэртэй 4 цэдэ байгаа учраас энэ нь дандаа дан холбоогоор холбогдсон учраас энэ цикл бутаны томьёо энд байна. За тэгээ бутанол, диэтил, эфир гэх зэрэг ингээд нийтлүүдийн томьёонууд нь энэ дээр харагдаж байна. За орон зайн изомер. Тэгэхээр энэ орон зайн изомер гэдэг нь найрлах химийн томьёо ижил боловч атом функционал бүлгийн орон зайн байдлаар ялгаатай изомерыг орон зайн изомер буюу стерео изомер гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ төрлийн изомер нь молекултай хоёрлсон холбоондоо хоёр халагч бүлэгтэй нэгдэл үүсгдэг байх нь. За тэгээд химийн томьёо нь ижил хоёрлсон холбоотой нүүрс төрөгчийн атомууд дээр халагч бүлгүүд нь орон зайн байдлаар ялгаатай байх изомерыг цис транс изомер гэж нэрлэдэг байгаамаа. За тэгэхээр бид нэр энэ урлагийн тэгшлэлээсээ нэгдлээсээ аль нь цис изомер вэ, аль нь транс изомер вэ гэдгээ ялгаж харах хэрэгтэй болчихж байна. За эхнийх дээр нь 4 цтэй нэгдэл байна. За тэгэхээр энэ дээр харахаар ерөөсөө юу халагч бүлгүүд нь орон зайн байдлаар ялгаатай байна уугүй гэдгийг л харах нь байна. За тэгэхээр халагч бүлэг гэхлээр энэ нь H3C, CH3 гэсэн энэ бүлэг чинь халагч бүлэг болж байгаа. За тэгэхээр одоо жишээ нь энэ дээр ус төрөгч байна те. Ус төрөгч нь ямар нэг нийтлэр халагдана гэсэн. Энэ хоёр ус төрөгч нь CH3 нь ерөөсөө яг нэг шулуун буюу хоёулаа доороо хоёулаа дээр ингээд ийм байх юм бол энэ цис изомер болж таардаг байх нь. Харин дэг нальцсан байдалтай буюу нэгэн дээрээ нэгэн доороо халагч бүлгийг найл нэгэн дээрээ аль нэгэн доороо ийм байдалтай хэн бол энэ нь транс изомер болж таарна. За энэ дээр дараа нь болохоор холоор этиний ялгаатай байдал харагдаж байна. За холоор нитро бүлэг хоёулаа доороо байрлсан байгаа бол энэ цис изомер. За тэгээд нитро холоор хоёр нь яг диагоналцсан байдалтай байрлаж байгаа бол энэ транс изомер гэж ялгаж харах нэ бүгдээрээ. За тэгэхээр хамгийн сүүлд нь бид нэр оптикийн изомер гэж юу вэ гэдгээ үзье. Тэгэхээр энэ төрлийн изомерууд нь бол хоорондоо бүтэц байгаа бол физикийн болон химийн шин чанараараа ижил за зөвхөн туйлширсан гэрлийн үйлчлэлээр ялгаатай байдаг байх нэ. За тэгэхээр энэ Францын химч Луи Пастер энэ үзэгдлийн шалтгааныг бол ерөнхийдөө бодисын бүтцээс нь бол хайж үзсэн. За тэгээд улмаар 1848 онд гэрлийн нийтвэгт нэгдлийн молекул нь 4 өөр атом бүлэгтэй холбогдсон. За тэгээ нүүрс төрөгчийн атомтай болохыг нь тогтоосон байна. Тэгэхээр ийм нүүрс төрөгчийн атомыг хирал нүүрс төрөгчийн атом гэж нэрлэдэг байх нь. Тэгэхээр энэ хирал нүүрс төрөгчийн атомтай молекулыг хирал молекул гэж нэрлэдэг байх нь. За энэ хирал түгүн бие биенийхээ толинд тусгал мэт ялгаатай молекул бүхий хоёр оптикийн изомер үүсгэдэг. За энэ хоёр изомерыг болохоор энантиомер гэж нэрлэдэг. За оптикийн изомерыг амин хүчээр оксид хүчил нүүрс ус зэрэг байгалийн аралтай олон нийтлүүд бол байдаг байх нэ оптикийн изомерт. За тэгэхээр энэ толинд туссан юм шиг гэдэг нь доор нэгдэл дээр харагдаж байна те. За ерөөсөө C2H5, CH3 бүлэг нь ерөөсөө яг толинд туссан юм шиг ингэж харагдаж байгаа. Ялгаатай ингэж толины тусгал мэт ялгаатай энэ молекулыг л ерөөсөө оптикийн изомер гэж нэрлээд байх нэ. За тэгэхээр энэ нь хирал төвтэй л гэсэн үг байна нэ. За ингээд бүгдээрээ өнөөдөр органик нэгдлийн изомер за тэгээд бүтэц байгууллагыг үзлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа хүүхдүүд.